Сайн байцгаана уу? Та бүхэн энэ орчлонгийн юмс өнгө агуулдаггүй гэдгийг мэдгүй. Энэ орчлон ертөнц дээрх бүхий л юмс ямар ч өнгөгүй бөгөөд тэд зөвхөн гэрлийн мэдээлэл буюу долгионы уртыг агуулдаг. Өнгө гэдэг бол бидний нүдэнд гэрлийн долгион хэрхэн тусч тархинд боловсруулагдах үйл явцын үр дүнд бий болдог ялгарл байна. Тэгвэл өнгө хэрхэн үүсдэг вэ гэж үү? Нарны гэрэл бол цагаан бөгөөд энэ нь олон янзын долгионы уртаас бүрддэг. Хүний нүд зөвхөн 380-аас 750 нанометрийн хоорондох долгионыг мэдэрч хүлээн авч чаддаг. Үүнийг харагдах спектр гэдэг. Хүний нүдний торлог бүрхөвчөнд хоёр төрлийн эс байдаг бөгөөд нэг нь харанхууд хар цагааныг ялган таних, нөгөө нь өнгө ялгагч эс. За өнгө ялгагч эс маань улаан ногоон хөх гэсэн 3 төрлийн долгионд мэдрэмтгий. Энэ 3 өнгийн долгионоос ирсэн дохиог тарих нэгтгэж олон сая өнгө болгон ялган таньдаг байх нь. Эцэст нь хэлэхэд гэрлийн долгион нүднээс тархинд хүрч тарих өнгийг ялган таних үйл явцыг үйлддэг байх нь. Үүний үр дүнд өнгө бүтэж бид тэднийг ялгаж хардаг гэсэн үг. Тэгэхээр өнгө бол зөвхөн физик долгион биш, харин бидний тархины бүтээл юм. Нэг үгээр хэлбэл өнгө нь гэрлийн долгионы урт нүдний фоторецепторуудын хариу үйлдэл, тархины мэдрэхүйн боловсруулалт гэсэн дарааллаар бий болдог байна. Хэрэв хүний нүд өөр долгионыг харж чаддаг байсан бол жишээлбэл хэд ягаан туяа инфраулаан гэх мэт. Тэгвэл бидний ертөнц өөр өнгөөр дүүрэн харагдах байсан. Харин зарим амьтад жишээ нь шувууд, зүгий хэд ягаан туяаг олж хардаг. Тэдний хувьд хүмүүсийн харж чаддаггүй шинэ өнгө байдаг гэсэн үг. Та бүхэн илүү сонирхолтой олон зүйлсийн талаар мэдхийг хүсвэл subscribe дарж бидэнтэй нэгдээрэй.